За 27 дахь үг дахиад bien мөртлөө утга нь харин удаа дахин гэсэн утгатай. Эцэг нэг удаа, bien нэг удаа гэх хоёлаа удаа гэсэн утгатай тийм ээ. Гэхдээ ялгааг нөгөө ялгааг суурь хичээл дээр оруулна тэгэхээр үзээрэй. За 这篇笔记我读了3遍. За энэ нэг笔记тэмдэглэлийг би уншсан 3遍 3 удаа. 还是不懂. 3 удаа уншсан ч ойлгохгүй байна. 还是тэгсэн ч гэсэн бас л ойлгохгүй байсаар л байна. Тэгсээр л байна, ингэсээр л байна. Тэгэхээр 还是гэж орох нь шүү. Тэгэхээр 还是 4 утга гаргаж байна тийм ээ. 还是асуултанд орохлоорэ 你吃包子还是吃饺子版шиг гэх юм уу аль эсвэл бууз гэх юм уу гэд аль эсвэл гэдэг утгыг 还是гаргах нь. Хоёр дахь утга нь болохоор саяны тэгсэн тэгсээр л ингэсээр л гэсэн утга гаргах нь. Бас юу яаж болох вэ? Нэмж байгаа бүтэц байж болдог те. 还有 хай 还是гэхэлэр бас нэмээд гэсэн утга гарч болно. За тэнгууд бисайчэн энийг ялгаа сурын хичээл дээр ер нь бол 4-ийн тайлбарлана. Тэгэхээр тэнцэнээс үзнэз тэр дотор байгаа. 比赛前 тэмцээний өмнө 教练让我们练了好几遍. За 教练гэхэлэр дасгалжуулагч гэсэн үг. Дасгал лин ши гэдэг нь лин тийм ээ. Тэгээд жаа гэхэлэр заана гэсэн үг. Тэгээд дасгалыг заагаад байгаа буюу дасгалжуулагч байх нь. Дасгалжуулагч бид нараар дасгал хийлгэсэн нилээн хідэн удаа. 阿姨把那个办法说了2遍. Ихчээ тэр нэг аргыг ихч тэр аргыг хэлсэн 2遍 2 удаа. 我才明白. Би саялагим ойлголоо. Минбай гэдэг чи яаж ойлгох вүлээ? Дун гэдэг чи яаж ойлгох вүлээ? Нөгөө ялгааг сурах хичээл дээр байгаа тэнцэнээс үзээрэй. 6 янзаар ойлгох гэж хэлээд байгаа тийм. За 必须多读几遍才能记住. Заавалчгүй их уншин хэдэн удаа гэнэ. Тэгэхээр заавалчгүй нэлээд хэдэн удаа уншиж саяныг нь тогтоож чаднаа гэнэ. Тийм учраас багш нь юу гэж хэлдэг вүлээ? Хичээлээ заавал 5 удаа сонсоход тогтоох шаардлагагүйгээр автоматар цээжлэгдчихдэг гэдэг байгаа шүү дээ. 爱人把那篇报纸看了一遍. Хайрт маань миний хайртай хүн тэр нэг сонинго ба гэдэг чинь тэрийг нэг тий. Тэгэхээр тэр нэг сонинго уншсан нэг удаа. 放下了. Тэгээд уншчаад 放下了. тавьсан бахна. За дэс дараалалд оруулаарай. Bien